За сайн байцгаана уу? Нилээд ээж аав нар ингээ над руу бичсэн байсан. Анх удаа 12 жилээ төгсөөд ингээ хүүхдээ гадагшаа явуулж байгаа маа удахгүй явах гэж байна. Ингээд юу дахиж хэлүүл зүгээрээ, яавал зүгээрээ, юу бэлдүүл зүгээрээ энэ төр гэд тиймэрхүү ингээ асуусан байсан. Тэгээд энэ дээр ингээ зөвлөгөө ч юм уу эсвэл юм яриач гэд. Тэгээд би ингээ хүн болгонд ингээ чатанд хаа юу байна ч юм уу янз бүрийн ингээ чатанд хариулаад байх надад цаг зав байхгүй л те. Тэгээд ингээ нэг хүмүүс ингээ жижигхэн богинохон видео оруулчих гэж бодсон. Тэгээд хэрэгтэйг наваад хэрэггүй зүг хайчих хэрэгтэй. Энэ бол зүгээр миний л ингээ туулсан юмнаас ингээ харсан ойлгосон үнцэг байгаа шүү дээ. Тэрнээс шиг ингээ бүх нийтийг бол төлөөлөхгүй. Тэгээд энэ ингээ зөвхөн л миний ингээл юу одоо юу гэх юм ингээ харсны одоо туршлагаас ингээ хэлж байгаа зүйл болохоос шиг ингээ тэгээ заавал ингээл баг бүрэн дөрвөн бэдэл өгөхгүй бол бити ингээ хүний цаг маг үрээд гэх зарим хүмүүс нэг тиймэрхүү юм бичээд ороод ирж илээ. Тэгээ би гайхсан миний цаг хугацаас өргөдөхгүй байгаа юм шиг тэгээ үнэхээр ингээд бас зарим зүйлсийг бол өөртөө ингээ судлаад тайгаад ингээд өргөжлүүлээд ингээ судлаад тайгаад явах хэрэгтэй шүү дээ. Тэгээ баг бүх юмыг би ингээ А Б-г бэлдэж өгөөд баг тэгээ баг тэр хүүхдийг ээж аав нь юу юм бэ төлөөлөгч юм биш шүү дээ тий. За тэгээд хаа юу байна гэсэн чат болгонд хариулах нь бол надад цаг зав байхгүй. Тэгээд хоногийн 24 цагийн 20 цагт нь ингээд хаа юу байна хариулчих юм бол энэ амьдрал яах юм бэ? Тийм биз дээ сүрэн шүү дээ. Тийм биз дээ. За тэгээд хүүхдээ ингээд гадагшаа явуулж байна. Тэгээд хамгийн түрүүнд одоо чиний ингээд хамгийн чухал анхаарах зүйл чинь бол ерөөсөө байр байгаа. Чи байраа хамгийн түрүүнд ингээд сайн олоод ингээд баталгаатай болгох хэрэгтэй. Тэгэхгүй ингээд зарим хүүхдүүдийн ингээд ойлгосноор бол ерөөсөө очиод байраа болгох чинь бүтээ чинь гэсэн нэг тийм ойлголт бас яваадах шиг үлээдээ. Байр бол хамгийн чухал асуудал чинь. Тэгээд байртай байхад бусад асуудлыг бол яаж хийгээл зохицуулаад цаг хугацааны асуудал байна шүү дээ. Тийм байргүй бол тэгээд энд бол нөө Монголд байгаа шиг зарам хурдлыг хамаатанд очиж хончондоо, найзанд очиж хончондоо, мончондоо гэх тийм ерөөсөн амьдрал байхгүй. Тэгээд энэ бол бүх оюутнуудад ингээд тулгардаг асуудал. За тэгээд бүхэл улсын оюутнууд ингээд байр хайж байгаа. Тэр дундаас ингээд ганцхан чийл ганцаараа ингээл хайгаал тал нутагт ганцаараа явж байгаа юм бол биш. Тэрийг бол аюу сайн ойлгох хэрэгтэй. За тэгээ хоёрт ингээд миний юу болохоор тухайн улсынхаа одоо нэг албан ёсоор амьдрах эрх одоо яг хичнээн ингээд чиний визний ингээд тамга паспортон дээр чинь дарагдсан гэсэн чи энд ирээд одоо ямар ч улсад ирсэн нөгөө тухайн орныхоо нөгөө амьдрах эрхийн үнэмлэх юм эсвэл ажиллах эрхийн үнэмлэхийг заавал авах хэрэгтэй тий. Тэрийг бол эренгүүтээ хамгийн түрүүнд ингээд одоо цаг авах тий хийх ёстой чиний ажил ахгүй. Яагаад гэвэл тэнд нь тодорхой хэмжээний хугацаа ордог. 1-2 сар болно тий. Тийм болохоор нэг хугацаа алдахгүй тул эренгүүтээ шууд тэрийг ингээд цаг аваад бичиг баримтаа хөөцөлдөх юмдаа ингээд орох хэрэгтэй. За тэг үнэхээр ингээд мэдэхгүй чадахгүй ойлгомжгүй тэрэн дээр ингээд зөвлөгөө авах хэрэгтэй байх юм бол хамгийн түрүүнд нь сургуулийн спорт гэсэн хүнтэй харьцах хэрэгтэй. Одоо би энийг ойлгохгүй байна яах вэ яаж захиалт юм бэ ингэдэм бэ тэгээд үнэхээр ойлгохгүй дахиад асуу. Ямар хамаатай энэ хүнд түүх болчихоо гэж санаа зовхгүйгээр ингээд дахин асуу. Түүх удаач хамаагүй татаа чангаагаа чамаагүй дахин асуу үнэхээр ойлгохгүй байл ойлгох гээд хичээхийн тулд тийм ээ. За тэгээд хэрвээ ингээд заавал монгол хүүхдүүдээс ингээд юм асуух гэхээсээ илүү бас нөө яг чамтай адилхан нөхцөл байдалтай байгаа өөр улсын оюутнууд байгаа штэ. За тэгээд тэр оюутнууд дундаас аль улсын оюутнууд илүү их давмгаалж ин тэднээс бас ингээд чи мэдээлэл авах хэрэгтэй. Яг гэвэл тэд нар илүү олоолаа учраас нөгөө нэг тиймэрхүү хүнд хэрэгтэй мэдээллүүдээ илүү их нөө сайн хуваалцдаг тийм болохоор яг тиймэрхүү өөртөө ижил одоо тийм проблемтайгаа асуудалтай байгаа хүүхдүүдтэйгээ илүү ойр дотн ингээд харилцаад яах вэ хүү гэдгээ ингээд асуувал илүү их өрөг өгөөжтэй байх болно. За ингээд бичиг баримтаа цөмөр ингээд жин там болголоо. Тэгээд болж өгвөл нөгөө Монголда CV-гээ ингээ гоё жигдэх юм бичээд нэг хуудсанд ингээ гоё ингээ цэгцтэй юм бичээд тэгээд хевлээд хийдэдийг ингээ нилээд хевлжүүл бас айгу зүгээр хэрв чи ингээ тэр явах гэж байгаа улстай ингээ цагийн ажил хийн гэсэн тийм бодолтой сонирхолтой байх юм бол тэгэхгүй бол нөгөө улсаар ингээ очингууд бас хевлэх гэж хөөрхөн мөнгө штэ энд дэрэнгүүтээ ингээ бас янз янз юм худалдаж авах гээд ингээ мөнгө өрөх гээд байх хэрэггүй ерөнхийдөө явж байгаа улс руугаа эхний ээлжинд маш сайн хэмнэх хэрэгтэй юмыг яаж мэдэх вэ янз бүрийн асуудал гарна. За тэгээд тухайн улсынхаа нөгөө юг тухайн улсынхаа одоо CV-ний бас нэг загвар магвар байдаг шээ тийм юм бас ингээ Google дээр хараад үзэх хэрэгтэй тэр дагуу ингээ хэд хэдэн CV-гээ ингээ бичээд тэгээд бас хевлээд авчруулаас их зүгээр надад санагддаг. За тэгээд цагийн ажил ингээ сонирхож байна цөмөрөө.
Тэнгүүд ингээд бас санаа зовж ичих юм байхгүй. Хамаагүй энд ингээд ерөөсөө энэ тэмдгүүд угаасаа үйлчлэгийн газрууд байгаа шүү дээ. Тэд нөрлөө ороод сайн байна уу? Би цагийн ажил хайж байгаамаа. Энэ миний би ингээд CV-гээ өгч болох уу? Гээл тэгээд манайх цагийн ажилд авахгүй гэх юм бол за баярлаа. Тэгэл болоо тэрэнд нэг ичих юм байхгүй. Угаасаа л чи юу өөрийнхөө л төлөө ингээд зүтгэхээс өөр аргагүй. Чамд ингээд туслах хин нэгэн байхгүй. Тийм болохоор тэрэнд бол нэг хичээл санаа зовхгүй. Ингээд үйлчлэгийн газруудаар хамаагүй ороод шууд CV-гээ өг. Тэгээд миний нэг хамгийн чухал хэлмээр санагддаг юм болохоор хүнд итгэл. За тэр нь болохоор юу гэж байгаа вэ гэхээр ингээл хүн болгон амар гоё энергээл амар найрсаг тий хүн болгон тийм байна заяа тий тэр хэмжээгээр ингээд тий бүхэл хүн ингээл сайн хүн бүхэл хүн ингээл сайхан сэтгэлтэй юм шиг чам санагдан заяа гэхдээ Монголд байдаг шиг ч гэсэн ялгаагүй сайн муу бүхэл юм байгаа. Тэгээд дандаа л ээж аавтайгаа харьцдаг. Тэгээ эцэг их нь л бүх юмыг бэлдээд сурцсан. Тэгээд бүх хүнийг эцэг их шигээ төсөөлж бас болохгүй. Өөрийнхөө л нэг жижигхэн хүрээллээрээ ингээд төсөөлөд байж болохгүй. Би тэгээ яг энэ алдааг яг юун дээр Монгол хүн дээр гаргасан байхгүй юм. Монгол ихч би энд ирээд удаагүй байхдаа нэг Монгол ихч над руу ингээд чатаар ордсон. Би бас ингээд ойрхон байд юм аа. Энэ тэр ихээр би тэгээ яг энд нэгч Монгол хүн хараагүй байсан болохоор яг үнийг хэлсэн Монгол хүнтэй уулзах амар хүсэлтэнтэй байсан. Уусаа шинэ орчинд ингээд дасан цогцох шинэ юм болгоныг ингэж одоо суралцах гэдэг чинь бас амаргүй шүү дээ тий ингээд ядаж яхад ингээд өөрийнх нь бүх юм ингээд өөрийнх нь төрлөх хэл дээр биш болохоор чинь амаргүй шүү дээ. Тэгээд би яг тэр ихчт ингээд шууд өөрийнхөө хувийн мэдээллийг өгсөн. Хин нэгэнтэй танилцсан бол шууд бас ингээд өөрийнхөө хувийн мэдээллийг итгээд өгөх ер нь айгүй буруу юм билэ. Тэгээд би тэр ихчт тэр мэдээллийг ингээд өгсөн байхгүй. Тэгээд яг бид хоёр ингээд чатаар харьцаад маргааш нь ч уулзсан юм а. Тэгээд би нэг хамт байдаг Бразил охиндоо хэлсэн байхгүй ингээд Монгол хүнтэй холбогдсон. Тэгээд ингээд маргааш уулзахаар боллоо гэсэн чинь айгүй жоон гайхсан байхгүй. Хүү маргадаа чи тэгээд ингээд шууд тэг маргааш нь уулзчих юм уу гэх. Тэгэхээр харин тийм гэдгсэн чинь жоохон гайхснаа тэгээд за гэдгсэн. Тэг яг тэр ихчдэгтээ надад туслан гэхээс илүү намайг зүгээр сонжсон. Чи энд хин хинтэйгээ байх уу? Яах уу? Тэг хэр удах уу? Тэгээд хин хинтэйгээ амьдэрдэг үү? Гэл те. Ерөөсөө миний дүү одоо бичиг баримтны яаж юм те тэнд тийм байдаг шүү энэ дэр ингэ шүү тгий шүү гэд ерөөс зөвлөгөө гэхээсээ зүгээр намайг л ингэ сонжцсон те тэгэд яг надад хэлсэн юм үг нь болохоор за тэгээд миний дугаар байгаа юм чинь уйдгаараа л ярихгүй юу те хүний нутагт уйдна гэж яг юу гэдэг юм бол те би ерөөс тэрийг ойлгоогүй тэгээд би яг тэр цагаас хойш за ер нь бол монгол хүнтэй харьцаад нэг дэмий юм байна гэж бодсон байхгүй тэгээд дараа нь тэр их миний над руу чатаар юм бичсэн байсан би тэрэнд нь хариулаагүй байсан. Тэгсэн чинь одоо мэддэг чаддаг юм аа надад заасангүй. Тэгээд ер нь бол чам шиг хүмүүс хол явдггүй мовдггүй гэл тэгж л орж ирж илээ. Тэгээ манайхан ийм сонин бүхэл бүтэн энд ингээ одоо эдгийн иргэн мэргэнтэй суудсан. Тэгээ 10 жил мэл болцсон гэсэн хэрнээ ерөөсөө эндхийн одоо тэр соёл моёлтой нь ерөөсөө ингээ суралцаагүй те нөгөө л нэг Монголын нэг муухай дэшээ доош гэсэн нэг сонин хандлага ингээ байгаа л байдаг те. Би бүр гайхсан. Тэгээ би уулын тэгж уурламаар ш те ингээд 10 жил болцсон хүнд ингээд дөнгөж ирчээд надад ирсэн хүнд ингээд юм хом заагаад өчөхгүй гэд би уулын тэгж уурлах байтал ингээд тэр хүн надад тэгж уурлж байгаа. Тэгээд бас блоклцсон лээ тэгээ яг би эргүүлж блок. Тэгээ би тэр цагаас хойш бол дахиж одоо монгол хүмүүстэй олнэх ойр дотн байх хэрэггүй юм байна гэдгийг бол аягүй сайн ойлгож авсан. Гэхдээ яг үнэхээр монгол хүндээ ингээд монгол хин нэгэнтэй таараад тэрэнд ингээд тусламж хэрэгтэй болох юм бол хизээч би үгүй мүгүй гэж хоошоо олсоохгүй боломжтой бол үнэхээр туслана. Гэхдээ ингээд ялгаагүй би өөрийгөө яа гэж бас ингээд учиргүй ингээд мөнгө цаас орон гэрээр хангаж бол чадахгүй шүү дээ. Тэгээ би одоо жишээлбэл ингээд өөр улсын 3 охинтой ингээд хамт ингээд нийлээд ингээд байр түрээсэлдэг байхгүй юу? Тэгээ мэдээж ингээд бас ингээд монгол хүн гэр оронгүй болчихлоо инглээ тэглээ яах вэ гэхүүл гэртээ байлгаж одоо мэдээж миний гэр орон бол одоо хамаа алга би байлгаж болох л ахлаа. Гэхдээ ингээд хамт байлгаж байгаа охтуудаасаа мэдээж зөвшөөрөл авах болохгүй шүү дээ тий. Адилхан мөнгө төлж иж ингээд нэг сонин өөрийнхөө найзыг гэсэн үнэгүй байлгаад ингээд илүү их эдлэн мэдлэн гэсэн тийм юм байхгүй шүү дээ. Тэгээ манайхаа ингээд бүр болохгүй бол хамаатны садны хамаатны ихч тэнд байгаа ингэдэг тэгдэг. Ер нь тэр бодлыг бол авч хаях хэрэгтэй. Найз маань туслана ингээд болохгүй бол надад найз маань туслана шүү. Энэ за бүр болохгүй бол хамаатны дочиг гэвтчих шүү. Тим юмыг бол ерөөсөн ор тас авч хаях хэрэгтэй. Энэ амьдрал одоо яг би байрны асуудлыг чи хэн хайж хэн олж хэн одоо тэрийг шийдэх үү? Чи өөрөө шийднэ. Ажлыг хэн хайх уу? Чи өөрөө шийднэ. Бичиг баримтаа хэн хөөцөлдөх үү? Чи өөрөө бүх юмаа шийднэ. Хизээч чиний араас ах ихчдүү амрах садан
найз нөхд чинь явна гэсэн тийм ойлголт байхгүй. Тэрийг угаасаа авч хаях хэрэгтэй. Тэгээд хүнд төв удаач хамаагүй ингээд өөрийнхөө төлөө ингээд явах хэрэгтэй. За тэгээд ингээд ятгах тусам нэгтлээ тий. Хит их ингээд хүмүүс ингээд сайн сэтгэлтэй юм шиг санагдана. Тэгээд хит их хамгийн түрүүнд ингээд хүнд итгээд хувийнхаа мэдээлэл өгөх хэрэггүй утасны дугаар, гэрийн хаяг тий хаа сурдаг, яадаг, ийдэг ер нь тэрийг бол болж өгвөл өгөх хэрэггүй. Тэрэн дээр одоо бас надтай хамт байдаг бас нөө Бразил охин бас хэлжсэн маргадаа ингээд тий чи ингээд хүн болгоныг айгүй тийм сайхан сэтгэлтэй юм шиг ингээд бодоод тах юм тий. Үгүй ингээ хүнийг танихад цаг хугацаа хэрэгтэй байд юм аа тий тэр цаг хугацаа чи ингээ өгөх хэрэгтэй тий тухайн тодорхой хэмжээнд ингээ тэр хүнийг ажиглах хэрэгтэй тий үнэхээр ингээ чамтай найзлыг дотносон инээ тэрэ гэсэн хүн болдоо цаг хугацааны ирэх ингээ чамаа гэсэн юм ингээ байж л байна тий тийм болохоор яг хуурамч ингээ худлаа хүмүүс бол хэсэг хугацаа өнгөрөөд ингээ одоо өмнө төрх ингээд гарч ирнэ тийм болохоор тэр хугацааг чи ингээ өгөх хэрэгтэй ингээ хүн болгоныг айгу сайхан сэтгэлтэй юм шиг бодоод ингээ хитрхи ингээ бас ингээд найз аягүй тийм нээлттэй харилцах бас хэрэггүй шүү гэд нэг тэгжсэн. Тэгээ тэр бас үнэн л байсан л та. Тэгээ би тэр алдааг бол яг үнэн хэлэх Монгол хүн дээр гаргасан байдгийн. За тэгээд хамгийн чухал зүйл бол тэгээд бие даах. Тэгээ бүх зүйл дээр одоо яг зарим хүүхдүүд бол тэгдэг шүү дээ. Ингээд таалагдахгүй маалагдахгүй юм гарах юм бол ингээд харьцаа боллоо гэл тий. Тэр бол тэр сэтгэлгийг бас Монголда үлдээгээд ирэх хэрэгтэй. Бүх юм цаг хугацаатай, бүх юм төлбөртэй, бүх юм захиалгаар явагддаг гэдэг бас аюу сайн бодолцох хэрэгтэй. Өнгөө ингэж юу байхгүй. Өнгөө бүслийг зөвхөн хавханд байдаг гэдэг бас аюу сайн боддог байгаасай гэж бодож байна. Зарим хүмүүс бас ингэ нөө шоудах юм бол олон найз нөхдөд олон хилээ сайжруулна гэж боддог юм шиг байна. Баарны дуу чимэг давж одоо хүнтэй ярьж хилээ сайжруулна гэж бас юу байх вэ? Тэр шиг үлгэр бас байхгүй бах. Тийм болохоор нэг их шоудах гад хэрэггүй угаасаа тэгээд ажил одоо юу гэх юм эцэг их нь одоо зоож мөнгө олж идэг тэгээд яг баяа хүүхдүүд бол яах их бол хамаагүй л дээ. Тэгээд эцэг их нь зоож мөнгө олж явахдаа олсон мөнгөний тэгээд ямар ч үр ашиггүй ууж идэд өнгөрүүлэх бол хайраа шүү дээ тий. Яг хаяа нэг шоудахыг одоо алиг тэр гэх вэ тий. Би тэд нэг Франц охинтой хамт шоудж үзсэн л дээ. Тэр охин харин намайг одоо шоудаг гэсэн юу вэ? Чи одоо хүртэл байхгүй бахтай тийм. Аль авч гарыг гэх. Тэр Франц Манц хүмүүс ч нь соёл моёл нарай өөр байд. Мараа жоохон левел төвшин арай дээгүүр байд юм шиг лээ. Тэгэл хүмүүс Францаас ирсэн мөрсөн гэж хэлэхээр хүмүүс мог гэл аягүй сүрхий хүлээж авт юм байлээ. Тэгээд угаасаа хуцлалт мөсөл бие авч явах байдал нь хүртэл арай өөр л тоо. Тэг учиргүй бас залуу малуу гэдээ бас нэг үлэнтэд байхгүй юм байлээ. Айгүй тийм бие даасан байдгийн байлаа. За тэгээд хамт шоурсан чи бас хөөрхөн болохоор залуучууд их шавсан. Тэгээд Франц охиныхаа ачаар намранд нь бас од олонгол алдсан. Гэхдээ манай охин чи яг гой зөөр хөвгчлөлтэй бай тэ бүжиглэл гэж орсон болохоос ш учруу залуу малуу гэхгүй. Гэхдээ тэр чинь ингээд дөнгөж 20 морь хөрж байгаа охин гэхэд бол ингээд хүн амт татаж чангаахаар аягүй хөөрхөн ингээд эвтэхийн харилцаа л тэ үгүй татгалзаж байгаа аягүй хөөрхөн эвтэх ингээд хэлж мэлж ойлгуулдаг юм байл л тэ. Тэгээд манай чид тийм туршлага байхгүй. Тэ магадгүй намайг тэгж татаж чангаасан бол аль хэдийн бараг тэнд барьцалтаж аваад тэ багаасаа асуушурыг авраг байхад сумаа үзэж өслөө штэ энэ гэтэнтэй эсвэл манай улс дэлхийн аврагт ер нь бол жудоогоор номер 1-т явдаг шүү энэ гэж бас барьж авч тонгорол цупара хийгээд бараг тэрүүгээр нэг юм болох байхаа бараг нөгөө тэр залуу намайг татаж чангаасан биш би бараг өөрөө хүн хүч ирхэлсэн хэрэгээр бараг цагтаа магдаа дуудагдах хэрэг гарах вэ гэж бараг тийм л болно шүү. Тэгээд ер нь бас нөгөө соёл нь өөр болохоор бас нөгөө заримдаа ингээл тэ нөгөө бие авчих юм дээр арай өөр байна л та. Тэгээ хит ингээл одоо өдөр болгон хөөе сайн уу гэж хүн тэрж мэрж угаасаа манайс ч сураагүй шүү дээ. Тэгээд тэрх чи хайртай хүмүүнээ л тэрдэг гэсэн ойлголттой л ирсэн. Тэгээд одоо бараг хүн болгонтой мэдлэл тэрдэг болсон. Тэгээ нөгөө нандан бандын баг байхгүй болж байгаа юм шүү. Нэг тиймэрхүү л юм. За тэгээд мэдээж тэгэл нөгөө энэ одоо надтай ингээд жоохон тийм харцсан юм чинь дотроо янз бүрийн бас ингээд бодоод хадгалаад байх хэрэггүй. Хүн танихаа цаг хугацаа хэрэгтэй гэдэг. Тэгээд би бас нэг юм хэлмээр санагдлаа л да. Манад нэг бас нэг охин иржсэн байхгүй амар хөөрхөн тэгээд амар даруухан анх хэрэгтэй амар хүн даруухан охин байсан байхгүй. Эсвэл би зүгээр тэгж харсан ч гэж магадгүй л дээ. Гэхдээ тэгээд тэр ингээд жоохон тийм айлгүй ихч нартайгаа нийлээд ер нь бол замаа алдсан. Тэгээд хүн чинь айгүй 2-3 сарын дотор бол айгүй хурдан задраад ингээд айлгүй болох бол айгүй цаг
аюу хурдан хүсдэгтэрээ тулах юм бол аюу хурдан ингээд бас задарч болдгийм байлээ гэдгийг би ялах харж авсан. Тэр охин чинь янз бүрийн залуучуудтай яваа. Тэгээд сүүлдээ бүр мансуур засвараа тэгээд бүр бүтэхгүй болоо тэгээд нутаг битсэн шүү дээ. Тэгээ ер нь бол гэхдээ тэр бол хүний хувь хүний асуудалтай. Би одоо тэгээд болмол чи дэндүү хайран байна, майран байна гэж хэлж болохгүй шнэ. Яагаад гэвэл энэ чинь хүний эрх болохоор тэг яг нь одоо тэг хүний эрх болохоор би чи дугуулга авч тэгээд юу ярих вэ тий. Хамгийн гол нь хамгийн амар хэцүү юм болохоор яг нь би одоо жоохон эцэг гэхийн харахаар гол харлаад байхгүй тий. Хамаг ингээд хөдөлгөөнөд олон хэдэн төгөөгөө ингээд хүүхдтэй зориулаад их юм сурч мэднэ. Энэ хүүхдтэй мондог болж байгаа гэж итгээд ингээд байгаад мөнгө явуулаад байдаг гэсэн чинь нөгөөх нь бүр ингээд дэлбэрсэн юмд ингээд тий олсон мөнгөөр зүгээр дуурж идэл масуурал гэвчил бас хайран байхгүй тийм биз дээ. Тэгээд жоохон тиймэрхүү юм харахаар хайрлсан. За тэгээ нэг олон юм туршаад явах тий бас жоохон удчихгүй яв. За тэгээ эцсийн нэг яг сүүлийн хідэн хорон мөчтөө нэг юм хэлий. Зарим үед бол үнэхээр хэцүү заяа ингээл хүний нутагт чинь ингээл тий өөрийнх нь төрлөх хэлээрч биш ингээл бас амаргүй л дээ заримдаа амаргүй санагдсан заяа гэхдээ үүнээс хэцүү зүйл байдаг юм шүү гэдгийг бас айгүй бодоод тий дандаа л хэцүү зүйл ингээл тохиолдод байна гэж байхгүй шүү дээ. Үүнээс хэцүү зүйл байдаг юм шүү гэд тэгэл ерөнхийдөө ямар ч хэцүү асуудал байсан тий сэтгэлийнхээ тий тэрийг даваа гардаг тий ингээл уйлж унж байгаа дэмарууд хэвтэхгүйгээр тий яаж давах уу яаж энийг би энэний ард гарах уу гэх тий ер нь бол тийм сэтгэл зүй бэлтгэлтэй өргөлж байх хэрэгтэй. Тэгээд учиргүй бас ингээд нэг буруу юм руу бас нэг уруу дутагдах гад айралцаад явах уу тий юм үз чинь энэ бол эрхчлөө freedom гэж бас бодох хэрэггүй. Зарим зүйл дээр бол ерөнхийдөө жоохон жолоогоо татдаг байвал их зүгээр. За тийм байхад тэгээд цаашаа чи явчих واخ уу.